Cryptocurrency ашиглаж та өөрийнхөө арилжааны дансыг цэнэглэх. Та өөрийнхөө XML платформ руу нэвтэрч ороод дийлгээд энэ дансан дээрээ дараад та өөрийнхөө аль дансыг цэнэглэх вэ гэдгээс шалтгаалаад тэрний дараагаар deposit хэсгээр дараад дахиж deposit хэсгээр дараад cryptocurrency гэсэн хэсгийг сонгоно. Cryptocurrency гэдэг хэсгээс cryptocurrency wallet-а сонгохдоо USDT-г ашиглаж хамгийн багадаа $50 deposit хийх боломжтой. Доорх мэдээллүүдтэй та уншиж танилцаад deposit хэсгээр дарах. Deposit хэсгээр дарсны дараагаар танд санамж гарч ирэх ба тухайн санамжуудаа танилцуулах хэрэгтэй. За жишээлбэл юм бол BIP20, HRC20, ERC20 гэдэг сүлжээнүүдийг ашиглах юм бол таны шилжүүлэх гэж байгаа USDT-г алга болох боломжтой учраас танд сануулж байгаа гэсэн. За дуустал confirm хэсгээр дараад дараагийн хуудас руу орно. Тэгэхээр танд дөрвөн сонголт гарч ирэх байгаа. BIP20, ERC20, Polygon гэдэг. За энэ дээр TRC20-ыг сонгоод танд дараах хуудас хэрвээ та утсаараа олдноос шилжүүлэх бол тухайн QR кодыг уншуулах боломжтой. Хэрвээ та компьютероос ч юм уу бусад тоног шилжүүлж байгаа бол таны адрес дугаар болон хэдэн USDT-г шилжүүлэх вэ гэдэг танд гарч ирнэ гэсэн. За жишээлх юм бол хэдүүлээ Binance-аас шилжүүллээ гэж бодоход Binance руу орж ирлээ. Өөрийнхөө аккаунт орлоо. Withdraw хэсгээр withdraw хэсгээр дарснараа та энэ дээр USD сонгож тэгснээр та адрес сонгож бас network-ийг сонгох шаардлагатай болно гэсэн. За адресийн хувьд гэх юм бол энэ адрес буюу та энэ баруунтал copy хэсгээр дараад copy хийж болно. За тухайн copy хийсэн адресыг та энэ дээр paste хийгээд боломжтой. За network дээр жишээлх юм бол бид нар аль сүлжээг сонгосон бэ гэдэг шалтгаанаар бид TRC20 гэдгийг сонгосон учраас TRC20-ыг оруулж өгч байгаа гэсэн. За withdrawal amount дээр нь та $50 шилжүүлэхийн тулд танд хэдэн USDT шилжүүлэх вэ гэдгийг тань дээр гараад ирсэн байгаа. Энийг мөн бас copy хийгээд боломжтой. За танд $1 шимтгэл эндээс авч байгаа учраас би энийг 50 болгоод хүчлөөд нийтдээ надад $49.96 чим орж ирэх байгаа. Та өөрөө withdraw хэсгээр дарснараа та XM-ийн энэ цэнэглэлтийн хэсэг дээр дараагийн хэсэг рүү н орж таны цэнэглэлт амжилттай болно.